За сайн байцгаана уу сонсогчдоо таны санхүүгийн мэдлэгт подкастын ээлжид нэгэн дугаараар эхлэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаараар бол би Хятад улсын эдийн засгийн тоймыг бол танилцуулахаар бэлтгэсэн байна. За 2025 оны 5 дугаар сар хүртэл бол он гарснаас хойш Америк нэгдсэн улсын тариф мэдээж одоо урт хугацаанд үргэлжлүүлж байгаа үйл хөдлөх хөрөнгөний салбарын уналт зэрэгээс шалтгаалаад Хятад улсын эдийн засаг бол маш олон цорилттой тулгарч байгаа. За тэгвэл 5 дугаар сарын байдлаар гэхэд бол яг макро эдийн засгийн үзүүлэлт ямар байгаа, онцлог үйл явдлуудаа юу басан талаар хэдүүлээ дэлгэрэнгүй харж үзье. За сарын яг энэ 5 дугаар сарын байдлаар сарын онцлог үйл явдал юу басан бэ гэхээр 2 сараас ахуулаад одоо энэ татврын хувь хэмжээ бол одоо Америк нэгдсэн улсын зүгээс бол маш өндөр хувьтай болж орж ирж исэн. Тэгснээс болоод одоо бизнес эрхлэгчид болон ард иргэдийн хувьд бол үнийн өсөлтөөс шалтгаалсан маш олон хурдтай шийдвэрүүд бол гарч ирсэн байгаа гэж байна. За Америк нэгдсэн улсын хувьд бол Хятад улсад бол хамгийн өндөр хувьтай 145% тарифыг тогтооно гэж шийдвэр гарсан. Нөгөө талаас Хятад улс маш олон сарын хугацаанд одоо тарифын банк эхлүүлэхгүй гэжсэн боловч яг энэ өндөр хувийг тогтоосны дараа харилцан 125%-ийг Америк нэгдсэн улсын бараа бүтээгдэхүүнд харилцан тогтоосон юм шийдвэр гарч ирсэн. Тэгэхээр нөгөө талдаа энэ хоёр улс маань өөрөө тарифын бодлогыг маш өндөр хувьтай одоо ингэж авч үзнэ гэжсэн боловч энэ маань өөрөө нэг талд Америк хин хамгийн одоо энэ тарифын бодлогоос одоо хохирол хүлээх юм бэ гэх юм бол мэдээж Америк нэгдсэн улсын ард иргэдийн хувьд бол илүү өндөр хохиролтой болж орж ирж байсан. Тэгэхээр нөгөө талдаа яг энэ Дональд Трампын зүгээс бол Хятад улстай хамгийн сайн тохиролцоонд хүрэхийн тулд яг тарифын бодлогыг явуулаад байна гэсэн юм нэг дүн гарч ирж байсан. Тэгэхээр 5 дугаар сарын 13-ны өдөр бол Америк нэгдсэн улс болон Хятад улсын хувьд Швейцар улсад дахин тохиролцоонд хүрээд нийт тарифын хувь хэмжээг айл ал талдаа 115%-аар буюу 90 хоногийн хугацаатай бууруулах шийдвэр гарсан байгаа гэж байна. За энэ шийдвэрийн хүрээнд бол Америк нэгдсэн улсын Хятад улсын бараа бүтээгдэхүүн тогтоосон тариф маань өөрөө 30% болж буурсан бол Хятад улсын тариф 10% болж өөрчлөгдсөн байгаа. За хэлэлцээрт бол мэдээж Америк нэгдсэн улсаас одоо Хятад улсын зүгт тавьж байгаа гол шаардлага нь юу байсан бэ гэхээр энэ фентанилтай холбоотой асуудлыг бол 2 хоногийн дотор бол даруй арга хэмжээ Хятад одоо Хятад улсын зүгээс авахыг бол шаардсан гэж байгаа. Тэгэхээр мэдээж тарифын дайн бол ерөөсөө зогсоогүй гэсэн хэдий ч гэсэн хувь хэмжээ буурснараа нөгөө талд ард иргэдийн хувьд бол үүрэг дарамт нь арай багасж байгаа тийм нэг үйл явдал болсон байгаа гэж байна. За харин макро тоо үзүүлэлтүүдийг авч үзэх юм бол 2025 оны 4-р сарын 16-ны өдөр Хятадын үндэсний статистикийн орноос бол 1-р улирлын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг бол зарласан. За 5.4% цэвэр өсөлттэй гарсан байгаа гэж байна. За энэхүү өсөлт нь болоод ирэнгүүт олон улсын шинжээчдийн таамаглаж ирснээс бол хамаагүй өндөр өсөлттэй гарсан. Одоо хамгийн дээдлэлтэй 5% өсөлттэй гарна гэж таамаглаж ирсэн бол үнийг нь дагуулan 0.41% бол нэмэлтээр одоо бий болгосон байгаа гэж байна. За энэ хүү эдийн засгийн өсөлт бол таамаглалаас өндөр гарахад гадаад худалдааны үзүүлэлтүүд бол голчлон нөлөөлсөн. За мэдээж экспортын өсөлт бол 1-р улирлын байдлаагт тусад бол 6.9%-аар төлсөн буюу 3-р сард гэхэд дангаар 13% өсөлттэй байсан. За гэхдээ яг энэ үйл явдал нь болоод ирэнгүүт шинжээчдийн таамаглаж байгаагаар бол тарифын өмнөх одоо зах зээлийн үйл хөдлөл буюу одоо Хятадын экспортлогчид бодит тарифын хувь хэмжээ хэрэгжиж эхлэхээс өмнө тээвэрлэлтийг маш их хурдсантай холбоотой гэж үзэж байна. За тэгэхээр макро эдийн засгийн үзүүлэлтийн хувьдлаад ирэнгүүт Хятадын эдийн засаг бол маш том зах зээл. Тэгэхээр тийм ч хурдан одоо өсөлтөө одоо цаарах тийм нөлөө бол байхгүй. Хятад улсын дотоод бодлого бол маш хүчтэй хэрэгжиж байгаа гэсэн юм үр дүнд бол хүрээд байгаа. За тэгвэл цаашлаад яг энэ дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт маань өндөр гарахад ямар гол үзүүлэлтүүдэд болсон, инфляцийн түвшин ямар байсан, гадаад худалдааны нөхцөл байдал ямар байгаа талаар дэлгэрэнгүй хэдүүл авч үзье. За Хятад улсын эдийн засаг бол аж үйлдвэрлэл болон технологийн үйлдвэрлэлийн салбарын өсөлтөөс шалтгаалж одоо маш өндөр өсөлттэй бол гарсан. Тэгэхээр нийт талдаа бол одоо гол салбар болох одоо үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалтын түвшин бол өндөр байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулалтын түвшин өндөр байна гэдэг маань өөрөө бизнес эрхлэгчдийн итгэл тогтвортой байгаа бол илтгэж байна. Мөн цаашлаад одоо жижиглэн худалдааны салбарын хувьд ч гэсэн өмнөх жилдээ харьцуулахад өсөлттэй байгаа нь дотоод эдийн засгийн урамшуулах бодлого одоо 2024 оны эцэс маш идэвхтэй хэрэгжиж эхэлсэнтэй бас холбоотой байгаа. За гисэн хэдий ч гэсэн одоо удаан хугацаанд үргэлжилж байгаа одоо Хятадын дефляцийн дарамт бол хэрэглээний үн буюу инфляцийн түвшинд сөргөөр нөлөөлсөн хэвээр байгаа. За 4-р сарын байдлаар гэхэд бол инфляцийн түвшин бол хасах 0.1% гарсан байна гэж байна. За Монгол улсын хувьд бол жижигхэн зах зээл
мөн одоо гадаад улсуудын нөлөө маш өндөр байдаг учраас Монгол улсын хувьд бол инфляцийн түвшин бол айгүй өндөр байдаг. Гэтэл хятад улсын хувьд болоод ирэнгүүт нөгөө талдаа ард иргэдийн хувьд бол худалдаа авалт идэвхтэй хийхгүй байгаад ирж байгаа энэ эдийн засгийн тогтворгүй байдлаас болоод яг энэ худалдаа авалтын түвшин маш их буурч байгаатай холбоотойгоор яг энэ инфляцийн түвшин бол дефляц руу бол хүрсэн хിവэрээ л байгаад ирж байгаа. За мэдээж нэмэлтээр бол олон улсын худалдааны дайны нөхцөл бол тогтворгүй хിവэр байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө гадаад худалдааны гүйцэтгэл сөргөөр нөлөөлнө гэж хэлсэн боловч гэсэн гэхдээ эдийн засгийн зүгээс бол мэдээж тарифтай холбоотойгоор яг энэ тарифын өмнөх үеийн хөдлөл буюу яг энэ хүлээлтээс бий болсон яг энэ экспортын өсөлтөд шалтгаалаад гадаад худалдааны гүйцэтгэл бол өсөлттэй хിവэр гарсан байгаа гэж байна. За 2025 оны 1-р улирлын байдлаар гэхэд бол нийт 529 мянган аж ахуй нэгжийн импорт экспортын худалдаа бүртгэгдсэн. Энэ маань өөрөө өнгөрсөн оны мөн үеэс бол 33 мянгаар бол нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа гэж байна. За тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний худалдаа бол гэхэд бол өмнөх оны мөн үетэй харьцуулахад бол 7.6% өссөн. Тэгэхээр энэ маань өөрөө нийт гадаад худалдааны бараг орлогын 70%-ийг бол эзэлж байгаа тийм дүнтэй байгаа гэж байна. За яг гадаад худалдааны тоог бол нийт дүнгээр нь гадаад худалдааны нийт эргэлт маань өөрөө хэр байсан бэ гэдгийг аваад үзэх юм бол 4-р сарын байдлаар гэхэд бол 3.8 их найдын юан буюу 531 тэрбум долларт хүрсэн. Тэгэхээр энэ маань өөрөө өнгөрсөн оны мөн үеэс бол 5.6%-аар л өссөн үзүүлэлттэй болж орж ирж байгаа. За тэгэхээр экспортын түвшин бол 1.3% өсөлттэй байхад импортын түвшин 0.8% өсөлттэй бол харагдаж байгаамаа. Тэгээ импортын түвшин бол хятад улсын хувьд бол өмнө жилийн 4-р сар гэхэд бол 1.5% өсөлттэй байсан бол энэ жил бол 0.8 гэхээр харьцангуй буурсан нь өөрөө Америк нэгдсэн улс буюу яг гол яг энэ худалдааны одоо эргэлтийг явуулдаг байсан улс оронтой болсон тарифын нөлөөнөөс болоод яг энэ одоо гадаад худалдааны улс орны чиглэл нь бас нэг өөрчлөгдсөн дүр зураг бол харагдаж байгаа. За тэгэхээр хятадын одоо гайлын ерөнхий газрын нийтлсэн тоо баримтаас нь харах юм бол экспорт маань өөрөө 2.2 их янт хүрсэн буюу 9.3%-аар импортын хэмжээ 1.5 их янтай хүрсэн буюу 0.58%-аар л өссөн тэмдэг зурагтай байгаа гэж байна. За гадаад худалдааны энэ тооноос авч үзэх нэгэн чухал одоо тоо маань юу юм бэ гэх юм бол одоо 1-р улирлын байдлаар гэхэд бол хятадын гадаад худалдааны гол хамтрагч улсууд бол өөрчлөгдсөн дүр зурагтай байгаа гэж байна. За хамгийн ихний үйлдэл болоод ирэнгүүт одоо ASEAN буюу одоо яг энэ Азийн том улсуудтай хийсэн гадаад худалдааны түнш болж өөрчлөгдсөн. Одоо энэ маань өөрөө нийт гадаад худалдааны үнийн дүнгийнх нь 16.8%-ийг нэг ASEAN орнуудтай бол хийсэн байгаа гэж байна. За цаашлаад Европын холбоо бол хятадын 2 дахь том худалдааны түнш болсон буюу энэ үйлдэл одоо хятад Европын холбооны худалдааны урсгал нь өөрөө минут тутамдаа 10 сая юанаас багсан буюу нийт худалдааных нь 12.6% гаруйг нь бол эзэлж байгаа юм дүр зурагтай. За нөгөө талдаа Америк нэгдсэн улс бол худалдааны эргэлт нь бол 1.5%-аар буурч одоо 1.4 их найд юанд хүрсэн буюу Америк нэгдсэн улсаас орж ирж байгаа импортын хэмжээ 3.7%-аар бол буурсан юм дүр зурагтай гарч ирсэн байгаамаа. За тэгэхээр одоо энэ оны эхний одоо 4-р сарын гадаад худалдааны нийт тоог ингээд нийт дүнгээр нь авч үзэх юм бол одоо гадаад худалдааны нийт эргэлт нь өөрөө 2.4%-аар нэмэгдсэн тэмдэг зурагтай болж орж ирж байна. За харин одоо яг энэ бүтээгдэхүүнийх нь дүр зургаар аваад үзэх юм бол яг энэ экспортын томоохон бүтээгдэхүүндээ юу ордог вэ гэхээр утас, компьютер, түүхий эд, автомашин зэрэг бүтээгдэхүүн бол хамгийн их одоо экспортын хувийг эзэлдэг бол импортын гол бүтээгдэхүүн болоод ирэнгүүт түүхийн нефт буюу одоо нефтийн бүтээгдэхүүн бол хамгийн өндөр хувьтай байдаг. Цаашлаад төмрийн хөдөр, алт, компьютер зэрэг бол орж ирж байгаамаа. За мэдээж бол экспортын жилийн өсөлтөд бол Америк нэгдсэн улс, Вьетнам, Хонконг зэрэг улсууд руу экспортыг гаргаж байгаа бол нөгөө талдаа бол хятадын импортод бол одоо хятадын Тайпей, Ирак, Япон зэрэг улсууд бол импортын нэмэгдсэн одоо энэ дүр зурагт л тоонд хамгийн гол нөлөө үзүүлсэн. Тийм одоо нөлөөтэй байна. За цаашлаад тэгвэл одоо манай улсад бол хамгийн хятад улсын яг зах зээлээс бид нар юуг илүү авч үздэг вэ гэхээр мэдээж түүхийн зах зээлийн нөлөө байгаа гэдэг. За төмрийн хөдөр, түүхийн нефт, нүүрсийн одоо зах зээл хэр байгаа шалтгаалаад манай улсын төсвийн орлого, экспортын орлого бол аюул чухал нөлөөтэй байдаг учраас одоо манай талаас бол харж үзэх зах зээл нь бол түүхийн зах зээлтэй холбоотой байгаа ороод ирдэг. Тэгвэл цаашлаад одоо гол түүхийн зах зээлийн түвшин яг ямар байсныг хэтүүлцээр аваад үзэх юм бол эхний 4-р сард хятад улс 388 сая тонн төмрийн хөдрийг экспортлсон. Тэгэхээр төмрийн хөдөр
би хувьд бол экспортын түвшин бол 5.5 орчим хувиар өссөн байгаа гэж байгаамаа. За нөгөө талаараа бол нүүрсний импорт бол 153 сая тонн болсон буюу 5.3 хувиар бол буурсан. Мөн цаашлаад 1 тонн нүүрсний үн маань өөрөө 22 орчим хувиар буурсан буюу $79 бол босон дүр зурагтай байгаа гэж байна. За нэг талаараа бол нүүрсний импорт маань өөрөө хятад талаас бол авж байгаа нүүрсний импортоо бууруулах бодлогыг бол 2025 онд барьж байгаа нь нэг талаараа манай улсын хувьд бол аюул сөрөг нөлөөг бол дагуулж байгаа. Гэхдээ манай улс маань өөрөө хятад руу гаргаж байгаа экспорт нүүрсний экспортын хувьд л бусад одоо Австрали, Орос зэрэг улсуудаас юугаараа давуу талтай байдаг вэ гэхээр нэг талаараа үнийн хувьд л маш давуу талтай болоод ороод ирдэг. За одоо газар зүйн байршлаараач тэр нөгөө талаараа тээвэрлэлтийн зардлын өвч тэр манайхаас импортлсон бусад орноос импортсантай хамаагүй 2 дахин илүү бага дүнтэй байдаг учраас нэг талаараа эрэлт маань өөрөө одоо Монгол улсын хувьд бол өндөр хിവэр байгаа. Тэгэхээр одоо төсвийн орлогыг бүрдүүлж байгаа, татврын орлогыг бүрдүүлж байгаа гол зүйл маань өөрөө нүүрсний одоо энэ экспортын орлого байдаг учраас манай улсын зүгээс ч гэсэн үн хэдий зах зээл дээр буугараад байгаа ч гэсэн бит хэмжээгээ нэмэгдүүлэх байдлаар бодлогыг бол авч ирж байгаа гэж бол хэлж болж байгаа. За мөнх хугацаанд бол одоо хятад улсын зүгт бол механик болон цахилгаан бүтээгдэхүүний импорт бол одоо дундаж үнээр бол 5.7 хувиар өссөн тийм дүр зурагтай байгаа гэж байна гэж харж байна. За цаашлаад бол хятад улсын нүүрсний зах зээлийг ярьсантай холбоотойгоор яг нүүрсний зах зээл 5 дугаар сарын байдлаар ямар байгааг л авч үзэх юм бол одоо дотоод үйлдвэрлэгчдийн нөөц бол маш их байгаа учраас энэ маань өөрөө үнийн буурлалд гол нөлөө үзүүлээд байгаа хүчин зүйл болж ирж байгаа. За хятадын зах зээлд бол нийлүүлэлт бол хэтэрсэн. Тэгэхээр хятадын уурхаанууд маань өөрөө илүү гарсан энэ нүүрсний бүтээгдэхүүний гадаад зах зээл борлуулахыг хичээж байгаа гэж хэлж болно. За 1-3 дугаар сард гэх юм бол хятадаас коксжих нүүрсний экспорт бол 1.8 хувиар өсөж 1.4 сая тоннд бол хүрсэн дүр зурагтай байгаа гэж байна. Мөн 3 дугаар сард гэхэд дангаараа 460 мянган тонн болсон буюу 23 хувиар л өссөн. Тэгэхээр нүүрсний нөөцийн хувьд гэх юм бол хятад улсаас 4-р сарын эцсийн байдлаар хятадын нүүрсний уурхаанууд бол 89 сая тонн нүүрсний нөөцтэй байгаа нь өмнөх оноос л 42 хувиар л өссөн үзүүлэлттэй байгаа гэж байна. Тэгэхээр нүүрсний нөөц нь өөрөө 40 гаруй хувиар өсөд байна гэдэг маань өөрөө цаашлаад импортоор авах бүтээгдэхүүний зах зээл бол хямрагдаад байгаа гэж илэрхийлж байгаа. За тэгэхээр олборлолтын түвшин болоод ирэнгүүт хятадын дотоодын олборлолт бол 6.6 хувиар өссөн. За тэгэхээр одоо дотоодын олборлолт үйлдвэрлэлийн түвшин тогтвортой өсөж байгаа л нөгөө талд импортын хэмжээ бол 5.3 хувиар бол буурсан. За тэгэхээр зах зээл дээрх бол үнийн бууралт маань импортыг бол ямар ч ашиггүй болгож байгаа юм сөрөг нөлөө байгаад ирж байгаа. Тэгэхээр худалдаа авагч бол дотоодын нүүрсийг худалдаа авах бол өөртөө дотоодоос л худалдаа авалтыг бол илэрхийлээд байгаа бол тийм нэг сөрөг нөлөө бол орж ирж байгаа. Тэгэхээр одоо хятадын гол зах зээл маань юу байгаа вэ гэхээр одоо манай одоо Монгол улсын хувьд бол коксчих нүүрсийг экспортлж байгаа. Тэгэхээр коксчих нүүрс маань өөрөө энэ хятадын гангийн зах зээлд бол гол түүхийд нь болж өгдөг. Тэгэхээр гангийн одоо экспортыг аваад үзэх юм бол одоо өмнөх оны мууяас бол 13% бол нэмэгдүүлсэн. Тэгэхээр хятад маань өөрөө гангийн экспорт нэмэгдүүлээд байна гэдэг маань тэгэхээр тийм төдий хэмжээний нөөцтэй байгааг илэрхийлж байгаа. За тэгэхээр хятад улс бол 4-р сарын байдлаар бол нийтдээ 8.8 сая тонныг 4-р сарын байдлаар бол коксчих нүүрсийг бол импортлсон. Тэгэхээр энэ маань өөрөө өмнөх оны мууяас бол 18% бол буурсан ч гэсэн өмнөх сараас бол 3.6% бол өссөн үзүүлэлттэй болж орж ирж байгаа. За мэдээж эрчим хүчний нүүрсийг буюу thermal coal гэж ярьдаг. Тэгэхээр эрчим хүчний нүүрсийг оролцуулаад бол нийт нүүрсний импортын хувьд бол хятад улс 4-р сарын байдлаар одоо ийм хэмжээнд бол импортлсон айгу бага нөлөөтэй болоод байгаа гэж байна гэж хэлж болж байгаа. За тэгэхээр Монголоос тэгвэл дангаараа яг хэдийн хэмжээний нүүрсийг экспортлоод байна вэ гэдэг авч үзэх юм бол одоо коксчих нүүрсний хэмжээ өнгөрсөн сард одоо 3% бол буурсан. Тэгснээр одоо 7 сая тонн бол хүрсэн байгаа гэж байгаамаа. За энэ мэтчлэн бол хятадын зах зээлийн хувьд л бидний анхаарах хэрэгтэй зүйл бол мэдээж нүүрсний зах зээл байдаг. Тэгэхээр нэг талдаа нүүрсний одоо хятадын дотоод үйлдвэрлэгчдийн нөөц их байгаа нь үнийн бууралт нөлөө үзүүлж байна. Мөн цаашлаад одоо Монгол улсад яг ямар одоо эрсдэл гараад байгаа вэ гэхээр одоо нүүрсний үнд буурж байгаа энэ хിവэр манай талаас бол бит хэмжээг нэмэгдүүлэх гэсэн боловч дотоодынх нь одоо болборлолтын хэмжээ нэмэгдээд байгаа учраас төдийлөн хэмжээний бит хэмжээг бол импортлж авахгүй гэсэн нэг тийм сөрөг нөлөө харагдаж байгаа.
За тэгвэл Монгол улсын нүүрсний зах зээл дээр ямархан үйл явдал болоод байна вэ гэхээр 25 оны 5 дугаар сарын байдлаар бол мэдээж манай улсын гаргаж байгаа когсчих нүүрсний хэлийн үнд бол 75 ам долларт хүрсэн. Бид хэмжээний үед бол 29 сая ам доллартай байгаа. 29 сая одоо саяыг бол гаргасан гэж хэлж болж байгаа. Гэхдээ 29 сая гэдэг маань өөрөө өмнөх жилтэй харьцуулахад бага юм шиг боловч одоо ковидын өмнөх буюу 20 онд гэхэд одоо нийт нэг жилдээ бол нэг 28 сая тонныг гаргадаг байсан бол одоо 25 оны 5 дугаар сарын байдлаар 29 гэдэг маань өөрөө нэг жилийн хугацаанд тоогоо олно гэсэн. Мэдээж бол сангийн амнаас дурдсан төр зургаар бол нүүрсний бит хэмжээ бол 80 сая тонн хүрнэ гэдэг бол биш өөдөр төсөөлтөй байгаа гэсэн хэдий ч гэсэн одоо хил гайл дээр үүсэж байгаа асуудал болон үнийн бууралтаас шалтгаалаад төдийлөн хэмжээнд хүрч чадахгүй байх гэсэн эрсдлийг бол шинжээчд бол маш олон одоо удаа бол дурдж байгаа. За мэдээж 5 дугаар сарын байдлаар бол гарсан нэг мэдээ дээр бол гашуун цохот ганц модын хил дамсан одоо төмөр замын гүүрэн байгууламжийг Эрдэнэс таван толгой одоо бүгд найрамд одоо Эрдэнэс таван толгой болон Хэдэн улсын төрийн өмчөд одоо China Energy Group компанитай хамтран одоо байгуулахаар болсон. Тэгэхээр энэхүү одоо хил дамсан төмөр замын бүтээн байгуулалт нь өөрөө ихэлснээрээ одоо Монголын хиттийн хилийн бомбууд болох шивээ хөрөнсхий болон бичигт зүүн хатавч ханг мандал бомбууд төмөр замаар холбогдох юм нөхцөл бүрдэж байгаа гэсэн сайн одоо зүйлтэй байгаа юм байна. За үүний үр дүнд бол мэдээж хамгийн өөдөр төсөөллөөрөө бол нүүрсний экспортын хэмжээ бол 83 сая тонн байгаагаас 165 сая тонн одоо энэ бол ганцхан энэ жилдээ биш одоо цаашлаад ирэх жилүүдэд 165 сая тонн хүрэх юм цаашлаад жилийн экспортын орлого ч гэсэн 1.5 тэрбум доллар нэмэгдэх зэрэг чухал хувь нэмрийг оруулах боломжтой хэмээн одоо тооцоололыг бол гаргасан байгаа юм байна. Тэгэхээр мөн цаашлаад тээврийн зардал ч гэсэн одоо яг энэ хил бомбын асуудал гайгүй болсноороо тээврийн зардал маань өөрөө 2-оос 2.5 дахин буурч экспортын гарц маань 30 одоо хамгийн багтаа гэхэд 30 сая тонноор нэмэгдэнэ гэсэн одоо эрэг төсөөллийг бол дахин бол хийсэн байгаа. Тэгэхээр ерөнхийдөө тээврийн орлого ч гэсэн нөгөө талдаа 300 сая ам доллар орчмоор ерөнхийдөө өсөх тийм эрэг нөлөө байгааг бол дурдсан байна. За тэгэхээр хиттийн зах зээлийн хувьдлаад ирэнгүүт манай улсад хамгийн гол нөлөө үзүүлж байгаа бол нүүрсний зах зээл байдаг. Тэгэхээр манай улс бол яг энэ татврын орлого маань өөрөө 90 гаруй орчим хувийн яг нүүрсний экспорт орлогоос хамааралтай байдаг учраас бид илүү энэ зах зээлийг төлөхөө судлах шаардлагатай байдаг. Тэгсэн хэдий ч гэсэн одоо энэ жил дээр нэмэгдэж орж ирж байгаа одоо эрсдлүүд гэх юм бол яг энэ тарифын бодлоготой холбоотой инфляцийн одоо импортын зардал өсөх, цаашлаад инфляц өсөх, мөн тэгснээрээ одоо өрхийн бодит орлого зарлага маань буурах тийм нэг өрсөлдөл байгаа гэж бол хэрэгжиж байгаа. Тэгэхээр 2025 оны эцэс гэхэд бол яг энэ тарифын бодлогын гарч ирж байгаа сөрөг нөлөө маань 2025 оны эцэс болон 26 оны эдгээр хэллийн байдлаар илүү сөрөг нөлөө бол одоо эрчимжих магадaltaй. Одоогоор бол бодлогын шийдвэрүүд бол гарч эхлэегүй. Одоо яг гарч эхэлж байгаа учраас яг энэ нөлөө маань уруу нэг 3-аас 6 сарын лагтайгаад эдийн засагт бол шууд сөрөг нөлөө үзүүлдэг гэх тийм шийдвэрүүд бол байдаг. Тэгэхээр мэдээж тарифын бодлого одоо Америкийн нэгдсэн улс Хятад улсын хувьд бол одоо тарифын 145% хүртэл нэмэгдүүлсэн байсан тэрийг бууруулж байгаа ч гэсэн энэ маань буураад 30%-тай байгаа учраас энэний нөлөө маань ч гэсэн цаашлаад үргэлжлэх бол хандлагатай. Мөн цаашлаад одоо сүүлийн үед болоод байгаа энэ Иран, Израилийн дайнаас шалтгаалаад одоо манай улсын хувьд бол гэх юм бол газрын тосны үн бол 2025 оны эдгээр үйлрлийн байдлаар газрын тосны үн олон улсын зах зээл дээр буураад тэрэн цаашлаад манай улсын одоо дизель түвшний үнийг бууруулах, шатхууны үнийг бууруулах, мөн цаашлаад энэ уул уурхайн салбаруудын гол гарч байгаа зардал буюу шатхууны зардлыг бууруулснараа өөрөө ашиг орлогыг бол мэдүүлэх бол тийм эрэг нөлөөтэй гэж яригдчихсэн боловч яг энэ дайны нөлөөнөөс ахуулаад шатхууны зардал бас эргээд эрчимжих тийм нэг сөрөг нөлөө харагдаж байгаа. За тэгэхээр энэ мэдчийн шалтгаанаас болоод ирэнгүүт одоо манай улсын хувьд болоод ирэнгүүт одоо олон улс дээр одоо маш олон энэ эрсдлүүд бол үйлчилсэн хэвээр байгаа. Тэгэхээр бидний хамгийн анхаарч одоо үзэх шаардлагатай одоо эдийн засгийн нөхцөл байдал гэх юм бол мэдээж Америкийн нэгдсэн улсын энэ тарифын бодлого дээр бол бүх улс бол маш анхааралтай хандж байгаа. Нөгөө талаараа Хятад улсын эдийн засгийн одоо салбар буюу гангийн салбар, үйл хөдлөх хөрөнгийн салбар, инфляцийн түвшин хэрэглээний өсөлт зэрэг нь манай улсад ч гэсэн тодорхой хэмжээний нөлөөг бол үзүүлж байгаа байгаа. За тэгэхээр Хятад улсын одоо эдийн засгийн нөхцөл байдлыг одоо бид нэр харж үзснээрээ Монгол улсын гол одоо мөнгөний болон сангийн бодлогын шийдвэрүүдийг бол одоо ээлж дараатаагаар гарч байгаа гэдэг бол харгалзан үзэх шаардлагатай байна.
За ингээд энэ удаагийн одогт дууссан эдийн засгийн 5 дугаар сарын байдлах мэдээллийг тоймлог хүргэлээ. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар уулзцаая.